зориулсан бодлууд. The Bible says God has thoughts of future peace and hope for everybody. Бурханд тэмээ хүн нэг бүрт зориулсан ирээдүй, итгэл найдварыг өгөх тийм бодлууд байдаг. The Bible says, I know what thoughts I have for you. Библи хэлэхдээ би чамайг юу гэж боддгоо, чиний талаар ямар бодолтойгоо би мэднэ And гэж His байна. thoughts are higher than our Түүний thoughts. бодлууд нь бидний бодлуудаас дээгүүр байдаг. Amen. Амен. So today God is on the throne. Тэгэхээр өнөөдөр Бурхан хаан сентитэй Jesus is on the throne, Есүс байстай газараа байна. sitting at the right hand of the Эцгийн Father. баруун гарт заларж байна. They are not out of control. Тэд нар ингээд бүр сандраал одоо Are we me? хямдаа автаад ингэчээг байна. While they sit on the throne, they have plans for us. Тэд нар хаан сентид суунга бидэнд зориулсан төлөвлөгөө He has plans for you. Танд зориулсан төлөвлөгөө нь He түүний has an санаанд байна. agenda for my life, Миний амьдрал зориулсан ажлууд for my байна. wife's life. Миний эхнэрийн амьдрал For зориулсан your ажлууд. life. Таны амьдрал Are you with me? зориулсан ажлууд ойлгож байна уу? This was exactly the situation of Israel. Тэгэхээр яг Израильчуудын үед өнөөдрийнхтэй адилхан. God was on the throne. Бурхан тэр үед хаан сентинтэй God had суусан. everything under control. Бурхан бүх зүйлийг хянсан хിവэрэ байсан. His Хянсан plans for them was not changed. Египтэд байгаа учраас түүний төлөвлөгөө But- өөрчлөгдөөгүй. Ерөөсөө хിവэрэ байсан. They were still in Egypt. Гэхдээ бид нар Египтэд байсан хിവэрэл байсан. So today, Харин өнөөдөр 2010, 2010 он God is on the throne. Бурхан бас хаан сентинтэй сууж God байна. has a plan for us. Бас л тэр бидний зориулсан God has a төлөвлөгөө. plan for the church. Сүмдэн зориулсан God has an төлөвлөгөө. agenda for your life. Таны амьдрал зориулсан ажлууд бий. His thoughts are higher than your Түүний thoughts. бодлууд таны бодлоос өндөр хിവэрэ. But- Гэхдээ We can still be in Egypt. бид нар нөгөө Египтэд байгаад байгаа байхгүй юу? Үлдсэн хിവэрэл. Amen? Амен. Let's go to the next one. We'll move Дараагийнх нь. quick. All right, number 4. 4. Egypt is the place of supernatural guidance, arrangements, blessings, resources, and protection. Египт гэдэг бол тийм ээ, ер бусын удирдамж, ер бусын зохицуулалт, ер бусын өрөөлүүд, ер бусын их сурвалжууд, ер бусын хамгаалалт оршин байсан газар юм. Okay? Египт бол. Are with me? Ойлгосноо тийм? Now, if you think Хэрв та that Egypt was a bad place, Египт муу газар байсан, одоо муухайгийн одоо юу гэж бэлэгдэл гэж үзэх юм бол you think wrongly. та буруу бодож байна. They had bad time at the end of their stay there. Тэд нар ингээд Египтэд байж байхдаа төгсгөлд нь жоохон байдал эвгүүцсэн шүү дээ. But they had a lot of good times there. Харин тэрнээс өмнө тэдэнд зөндөө олон сайхан цаг үеуд байсан. Actually, when Joseph brought his father Яг үнэндээ Йосеф өөрийнхөө эцгийг and дуудаж his brothers авсан. and the whole family to Тэдний Egypt, ах нарыг гэр бүлүүдтэй нь хамтд нь авчирсан тийм үү? Pharaoh gave them the best place in the land. Фараон тэдэнд Египтийн хамгийн сайн газрыг өгсөн байгаа. He gave them the region of Goshen, Гошан одоо гэж одоо бүр бүс нутгийг өгсөн байгаа. which was the best place in the whole nation. Энэ бол бүхэл үндэстний дотор маш одоо хамгийн сайн газар нэ. Joseph was not a slave. Йосеф өөрөө бол байгаагүй. He was the prime minister. Тэр чинь ерөнхий сайд байсан юм. So they had a long time when they were doing very well. Тэгэхээр өөрөөр хэлбэл түүнээс эхлээд үнэн одоо Египтэд тэд нар цэцгэлж байсан гэсэн. And God blessed them Бурхан supernaturally. тэднийг ер бусын одоо өрөөж Are you with байсан. me? Ойлгож I байна. will show you certain things Би танаас нэг зарим зүйлүүдийг харуулъя. to change your mindset concerning Egypt. Ялангуяа Египтийн талаар таны бодол өөрчлөгдсөн байхын тулд нэг Because хэлээ. this is the picture we have. Бид нар чинь нэг ийм зураг зурчаад дотор хадгалаад Egypt байдаг is a байхгүй юу? demonic place. Египт гэдэг бол одоо ёрын бузар Then we get сүнсний saved. газар. Тэгээд тэндээс бид нар Then we аврагдсан. go through the wilderness. Тэгээд дараа нь бид нар цөлөөр явдаг The юм. wilderness is all our problems. Тэгэхээр цөл гэдэг нь болохоор дандаа бидний асуудлуудыг төлөөлдөг. But praise the Lord, one day we'll get into the promised Гэхдээ ямар ч land. байсан бурхан алдар шиг нэг өдөр л гэхэд тэр амарсан газар This орох is байгаадаа wrong. гэж боддог. Энэ бол буруу. I said this is Энэ wrong. ерөөсөө буруу. God has to change that picture. Бурхан таны дотор байгаа энэ зургийг баталахыг хүсэж байна. Egypt was a good place. Египт бол сайн газар Are you with байсан. me? Ойлгож байна уу? I will tell you later what the wilderness stands Би for. дараад нь цөл гэж ямар газар болохыг The хэлсэн. wilderness does not stand for our difficult Тийм. times. Цөл гэдэг бол бид нар амар хүнд цагаар явж байгаа тэр газрыг хэлдэг. So many Christians came to me. Маш олон христчингүүд надад Oh, хэлж Philip, I have a bad time right now. Филиппе би одоо амар хүнд байгаа шүү. I think I am in the Би ер нь яг wilderness. цөлөөр яваад шиг байна. No, you just have a bad time. Үгүй зүгээр л та амьдрал чинь жоохон хэцүү байна. You're in Egypt.
та нөгөө Египтэд байна. You are not even in the wilderness Та yet. бүр цөлд рүү ч орж ирээгүй байна. Because in Egypt they had good times, they had bad times. Яагаад гэвэл Египтэд Израильчууд сайхан цагийг ч өнгөрөөлөө, муу цагийг ч Last өнгөрөөлөө. week you had a good time, this week you have a bad time. Өнгөрсөн 7 хоногт та сайхан байсан бол энэ 7 хоногт одоо This is not wilderness. Тэгэхээр энэ бол цөл биш. Wilderness is a totally different story. Цөл бол ерөөсөө тас өөр түүх. If you had good times and bad times, it's because you were in Egypt. Хэрэг таны өдөр өчигдөр сайхан байгаад өнөөдөр муу байгаад ингэ солигдоод байвал эн чинь та No. Египтэд байна гэсэн үг болохоос цөлд байна гэсэн үг биш. Egypt was a place of supernatural things. Тэгэхээр Египтэд л одоо жинхэнэ юр бусын юмсууд одоо тохиолдож байсан. Let me give you some elements of that. Би та нарт зарим нэг одоо элементүүдийг Number one. Нэгдүгээрт Supernatural courage. Египтэд бүр юр бусын зориг бурханд өгч ирсэн. Supernatural courage. Let me show you this. Би бүр харуулъя юр бусын зориг өгч The ирсэн. book of Exodus, Египтээс гарсан номыг Chapter one. Нэгдүгээр бүлэг. let me tell you about two persons. Би та нарт хоёр хүний тухай ярил л да. And their names was Shiphrah and Puah. Тэдний нэр болохоор зэрэг Шифра ба Пуа гэдэг еврей их байна. Most Christians don't know about these two people. За энэ хоёр их баригчийн тухай ихэнх христчингүүд мэддэггүй. It's because we don't understand. We don't read the Bible accurately. Бид нар Библийг гэсэн үнэхээр хянамга уншдаггүй учраас энэ хоёр хүнийг ингээд But the book of Exodus speaks about two women, харин Египтээс гарсан номон дээр энэ хоёр эмэгтэйг ярьж байна. Shiphrah and Puah. Шифра, Пуа хоёр гэж. And these two women, Энэ хоёр эмэгтэй. there was somebody. Тэд нар бол хэн нэгэн байсан. They were under great pressure Тэнд маш одоо хүнд дарамт орж because ирсэн тэр үед. they lived in a difficult time. Яг одоо тэд нар маш хүнд хэцүү цаг үед амьдарч But let me байсан. talk about these two women Харин би энэ хоёр эмэгтэйгийн тухай ярьж өгье. who were living in difficult times, Маш хүнд цагт амьдарч ирсэн энэ хоёр under эмэгтэй. great pressure, Маш хүнд дарамтны in дор a амьдарч difficult байгаа. system. Маш хэцүү системд Let's talk about Shiphrah and Puah. амьдарч ирсэн Шифра, Пуа гэж хоёр Exodus эмэгтэй. chapter 1 verse 15. Египтээс гарсан 1:15. Then the king of Egypt spoke to the Hebrew midwives, of whom the name of one was Shiphrah and the name of the other was Puah. Дараа нь Египтийн хаан Шифра ба Пуа гэдэг еврей их баригчдад And Pharaoh said to them, when you do the duties of a midwife for the Hebrew woman, see them on the birth stools. If it is a boy, then you shall kill him. If it's a girl, then she shall live. та нар еврей эмэгтэйчүүдийг их барих үедээ төрөх сандал дээр тэднийг ажиглаж байгаад хэрэг хүү төрүүл өхүүлж харин охин төрүүл амьд үлдээ гэв. But the midwives feared God and did not do as the king of Egypt commanded them, but saved the male children alive. Харин их баригчид бурхнаас имэж Египтийн хааны тушааснаар хийлгүй харин хөвгүүдийг амьд үлдээв. And the king of Egypt called for the midwives and said to them, why have you not done this thing and saved the male children alive? Тиймээс Египтийн хаан их баригчдыг дуудаж тэдэнд та нар юунд ийм юм хийж хөвгүүдийг амьд үлдээв гэв. And then they have an explanation. Тэгээ дараа нь тайлбарлаж байна тийм ээ. Энэний дараа их Now, баригчид. these two ladies За энэ хоёр эмэгтэй showed supernatural courage. үнэхээр юр бусын зөрөгтэй байдлыг үзүүлж байгаа. Are you listening to me? So even in a difficult situation, Маш хүнд хэцүү байсан ч even under a very harsh regime, маш одоо хэрцгий одоо дэг журмдар байсан ч where people were in slavery, хүмүүс тэнд чинь боолчлогдож байна. most of them did not dare to open their mouth. Боолчлогдож байгаа юм чинь тэдний ихэнх нь амаа нээж чаддаггүй байсан. Everybody bowed down in fear. Бүгдээрээ айсандаа болоод доошоо бүхийсэн байсан. Everybody submitted to the will of Pharaoh. Тэгээ фараоны хүсэлд бүгд ихэнх нь захирагдаж There байсан. were two women in the nation Харин энэ үндэстэнд нэг хоёр эмэгтэй who байж refused to bow their knees фараоны өмнө өвдөг and бүхийхөөсөө refused to obey the эсэргүүцсэн. orders of Pharaoh. Фараоны тушаалыг дагахыг эсэргүүцсэн хоёр I call эмэгтэй. this supernatural courage. За энийг би тэ юр бусын зориг гэж хэлж So байгаа. don't tell me that Egypt was a place of weakness. Тэгэхээр зэрэг Египт бол амар сул дорой байдлыг илтгэж There was бидний weakness. тэнд сул байдал байсан. But in the middle of the weakness, Харин энэ сул дорой нөхцөл God байдал was дотор raising a new generation. шинэ үеийг гаргаж ирж байсан God ойлгох. was drawing some people to himself. Бурхан өөрлөгөө зарим нэг хүнийг ойртуулж байсан, татаж God байсан. had touched these two women Бурхан энэ хоёр эмэгтэйд бүр хүрсэн and they байна. had seen God Тэгээд тэд Бурханыг харсан. so much Үнэхээр that they feared him, respected him more than Pharaoh. Тэгээд тэд нар бүр имээгээд түүнийг фараоноос илүүгээр Now, хүндэлсэн юм. God has to raise people like that in our days. Бурхан
Бурхан энэ өдрүүдэд яг ийм хүмүүсийг гаргаж ирэхийг хүсэж Because байна. we bow down every time somebody says something. Учир хин нэгэн хүн хин юм хийсэн учраас бүгд толгоогоо бүхийж байна. Because we think we must be humble. Яагаад гэвэл бид нар боддог өөрийгөө даруусгая. Humble is not to bow down every time somebody says Даруусна something. гэдэг бол хин нэгэн хүн танд юм хэлэхэд тэрний өмнө толгоогоо бүхийхийг хэлдэгчгүй юм. To be humble before God Бурхны өмнө даруй бай. is to obey Him Энэ нь түүнийг дуулууртаа дагна and гэсэн үг. stand up for what He stands Тэгээд for. тэр юуны төлөө зогсдог, тэрнийх нь төлөө зогсохыг хэлж Don't байгаа юм. let anybody give orders. Хинч танд тушаахыг битээ зөвшөөр. Shake God first. Харин Бурхныг үргэлж I нэгдүгээр said, shake God first before you obey. та дуулууртаа дагахаасаа өмнө Бурхныг эхлээд Because if it's not God, хэрэг тэр тушаал нь Бурхан биш you байх don't юм бол have any obligation та тэр ямар ч тушаал to байсаар submit to that. албагүй. Are you listening to me? This is very Энэ important. маш чухал. So in Egypt, there were strong people. Тэгэхээр Египтэд хүчирхэн хүмүүс байж The conditions were difficult. нөхцөл байдал үнэхээр хэцүү байсан. But God is so strong. Харин Бурхан маш God хүчирхэг. is so almighty Бурхан бүхнийг чадагч. that even their difficult conditions, Тийм хэцүү нөхцөл байдалд God can raise strong people. Бурхан хүчирхэн хүмүүсийг гаргасан л байгаа юм. This is why I'm doing what I'm doing. Тэгэхээр яг энэний төлөө би ч гэсэн өнөөдөр Because би even ажиллаж байна. in nations where there are difficulties, Яагаад гэвэл үндэстнүүдэд хичнээн хэцүү байсан ч even in nations where the church is not doing well, үндэстнүүдэд сүмүүд үнэхээр сайн биш байсан and ч people are confused, хүмүүс бүр төөрөл and people are low, үнэхээр доош People are weak. маш сул God дорой can байсан raise a new Бурхан generation. шинэ үеийг гаргаж ирж чадах юм God аа. can put some courage in their Бурхан hearts. тэдний зүрх сэтгэл дотор зоригийг хийж And чадна. even some people say something, they will not bow to that. Тэгээ хүмүүс тэдэнд юу ч гэж хэлсэн тэр хүмүүс тэдний өмнө бүхийхгүй. Are you listening to Ойлгож me? байна уу? I had to stand for certain things in my life. Би өөрийнхөө амьдралд хамгаалж зогсох ёстой зүйлүүд надад байсан. Even when some people said something. Хүмүүс надад зарим хүмүүс юм хэлж Even when байсан. some pastors said Зарим пасторууд бүр юм ярьж I had to байсан. check with God. Би бурхантай хамт And if шалгах God хэрэгтэй says байсан. something differently, I will stick to Him. Бидний хэлж байгаагаас бурхан надад өөр зүйл хийвэл би яг тэрнтэй л хамт байх We don't ёстой. have to submit to everybody. Гэтэл бид нар хүн болгонд дуулууртаа We have to submit to God first of Харин all. эхлээд бүхнээс түрүүн бид нар түүн дуулууртаа байх ёстой юм аа. When I get to heaven, I want an appointment with Shifra and Pure. I'm sorry. When I go to heaven, Окей. Би мөнхийн улсад очихдоо энэ Шифра Пуа хоёртой уулзнаа. I want lunch with them Би үнэхээр тэдэнтэй хоол идэнэ. and talk to them. Тэгээ ярин тэдэнтэй. How it was in Egypt Яа, Египтэд ямар байсан бэ? with such a tyrannic regime. Тийм амар одоо бүр тийм And look Pharaoh in the eyes. Фараоны нүд рүү хараад And just decide in your heart, зүрх сэтгэлдээ шийдээд we love you, танд хайртай. we bless you, Таныг юрөөж but we will not obey you. гэхдээ таныг дагахгүй. Are you with me? Ойлгож байна уу те? This is the kind of mentality. Энэ чинь одоо яг тэр сэтгэлгээ шүү дээ. Don't submit to everybody. Хүн болгоныг ингээд дагаад Be дуулууртай бай careful гэж. what you Болгоомжтой бай. submit to. Хиннийг та дагах вэ Be гэдэг. careful who you submit to. Та хиннийг дуулууртай дагж I'm байна. not talking about having rebellion in your heart. Би таныг зүрх сэтгэлдээ тэрсэлтэй бай гэж хэлээгүй. We have to honor everybody. Бид нар хүн бүрийг хүндлэх We have to ёстой. respect everybody. Бидэнд хүндлэлийг үзүүлэх But we ёстой. cannot submit to everybody. Харин хүн болгоныг дагна гэж юу байх вэ? So watch out. Тэгэхээр болгоомжтой бай. Protect yourself. Өөрсдийгөө хамгаал. Because submission Яагаад гэвэл энэ өөрсдийгөө ингэж or дуулууртай wrong submission can harm you. буруу дуулууртай захирагдах нь таныг өөрөө чинь Are you гэмтээ. listening to me? So in Egypt, there were supernatural resources. Тэгэхээр Египтэд бүр юр бусын ийм одоо их сурвалжууд байсан байгаа. They needed courage. Тэдэнд одоо зориг хэрэгтэй боллоо. And God gave them Бурхан courage. тэдэнд одоо их сурвалжаасаа өгч You need courage. Танд зориг I хэрэгтэй. need courage. Надад зориг хэрэгтэй. Because the whole Christian system today Учир нь өнөөдөр бүх христчин тогтолцоо тэр чигээрээ tries to paralyze us. биднийг ингэж бүр одоо хөдөлгөөнгүй байлгахыг хүсэж байна. If the pastor says something, everybody Пастор нэг obey. юм хэллээ бүгд дагах
байх We ёстой. have to be careful with that. Болгоомжтой байх ёстой. I don't want people to obey me in my church. Би өөрийнхөө сүмд хүмүүс надад дуулууртай байгаасаа гэж I хүсдэггүй. never command them to obey me. Би тэдэнд хизээж тэгж They тушаад have to listen to me Тэд нар намайг сонсох ёстой. and they have to obey him. Тэгээд түүнийг дагах ёстой. Amen. Ойлгож байна уу? Дуулах I have ёстой. to make sure I speak the word of God. Харин би түүний үгийг ярьж байгаагаар мэдэх ёстой And when they шээ. recognize this is God talking,